За та бүхнийхээ өдрийн амгаланг айлтгая. За нэг дэх өдөр, дөрөв дэх өдөр болгон цаг үеийн байдлаар мэдээлэл өгдөг хэвлэл хурлах маань эхлэхэд бэлэн болоод байна. За өнгөрсөн 7 хоногоос эхлээд бид нар бас энэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор сэтгүүлчдийг олноор цуглуулахгүй байх, сэтгүүлчдийн эрсдлээс хамгаалах ийм үүднээс бол захин хэвлэл хурлыг хийж хэлсэн байгаа. Өнөөдөр ч гэсэн хэвлэл хурл маань захин хэлбэрээр бас та бүхэндээ хүрж байна. Тэгээ манай хил мэдээллийн байгууллагууд аль болох цааш ширүүлээд олон хүнд түгээгээрэй гэж хэлье. За өнөөдөр хуралдаанд засаг даргын хил мэдээлэлтэй харилцах хэлцээний дарга тамгийн газар хил мэдээлэлтэй харилцах хэлцээний дарга миний бие Мөнхбаатар миний бие. За миний баруун гарлалд нийслэлийн онцгой байдлын газрын гамшигаас өрсөн сэргээл хэлцээний дарга мэрэгэн хурандаа. За мөн нийслэлийн эрүүл мэндийн газрын ахлах мөрөглөлтийн бишээ нийслэлийн мэрэгжлийн хяналтын агаарын чанарын хэлцээний дарга шинэ оргил. За нийслэлийн агаарын бохлоо тэмцэх газрын ахлах мөрөглөлтөнд даваа жаргал. Нийслэлийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл хамгаалалт хэлцээний дарга инх жаргал, инх заяа нар хүрсэн ирсэн байна. За тэгээд мэдээллийг нэргэн хурандаагаас эхлээд өгье. За би бас угаарын ийм хорлогын талаар эхлээд мэдээлэл өгье гэж бодож байна. За өнгөрсөн яг 3 хоногийн хугацаанд яралтай дөрвөн тусламжийн төвд угаарын хинт хөнгөн хорцсон нийт 12 өрхийн 32 иргэн хандсан байна. 7 хүүхэд 25 том хүн хандаж эмнэлгийн үйлчлэгээд зөвлөмж авсан байна. Тэр 3 хоногийн хугацаанд гэдэг маань бол нэг 4 өрхийн орчим дөрвөн өрхөөс нэг хоногт бол 4 өрхөөс дуудлага ирж байна гэсэн. Тэрийн дуудлага бол багассан. Хэдийгээр дуудлага багассан ч гэсэн иргэд маань өрн дулаан цаг ирж байгаа учраас ерөн зарим шөнө нэмэх градустай хонжоо учраас нөгөө агаар мэдрэгчээ салгах тохиолдол их байна. Тийм учраас бас цаг болоогүй. Хэдийгээр өрн дулаан цаг ирж байгаа ч гэсэн угаарын хий мэдрэгчээ салгаж болохгүй. Өдөрт 4 хорлогын дуудлага байна гэдэг чинь бас тоо. Тийм учраас бүр 0 хэмжээнд бид байх ёстой. Иргэд маань бол энэ сайжруулсан шахмал түлшээвэл ахуй хэрэглээд хэрэглээ сурцсан. Үүнд бол тархалтай хандах. Үүн дээр бол нийслэлийн маш олон төрлийн албаагчид болон 5 толгой төрч компани бас баррикадын ажилчид маш сайн ажилласан гэдэг бас талархал илэрхийлэх зүйтэй байхаа. Тийм учраас иргэд маань өмнө нь авчээсэн энэ зөвлөмж, за одоо телевизүүдээр явж байгаа зөвлөмжүүд, за энийг анхаарч угаарын хэрэг салахгүй байх, ямар ч байсан галгаад дуустал угаарын хий мэдрэгчээ одоо байршуулж явахыг бол анхааруулж байна. За бид хүн бас COVID-19 халдвараас сэргийлэх, хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн үүрэг хариуцлага усыг нэмэгдүүлэх зорилгоор бол одоо нутгийн захиргааны 71 байгууллагын 6705 албаагч нийтийн идэвхжлэг гудамж талбайд эргүүлэр ажилласан хэвээр байна. 3 хоногийн хугацаанд давхарсан тоогоор 3838 ажилтан албаагч нийтийн эзэмшлийн гудамж зам талбай 1020 маршрутаар хяналт тавьж 32795 иргэн зөвлөмж танилцуулан 34936 иргэн зөвлөмж тарааж нос шүлсээ хаях эр задгаа газар бие засах хог хаяж орчныг бохирдуулсан 5142 иргэнд анхааруулга санамж зөвлөмж өгч ажилласан. Энэ ажил бас нэлээд үр дүнгээ өгч байгаа гэдгийг олон хүн иргэд хэлж бас талархалтай хандж байгаа. За шалган нэвтрүүлэгч товчоол дээр бид нар одоо нийслэлийн баг хангай, Бануур, Налайх, Сонгон хайрхан хан уул дүүрүүдийн нутаг дэвсгэрт байрлах автоврын шалган нэвтрүүлэгт очиод давхарсан тоогоор 357 албан хаагч нийслэл болон орон нутгийн чиглэлийн тээврийн хэрэгсэл орох гарах хөдөлгөөнд хяналт хийж 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 16-ны өдрийн 07 цагийн байдлаар 8 товчоогоор
орсон 7156, гарсан 7204, нийт 14360 тээврийн хэрэгсэл. Орсон 16472, гарсан 18744, нийт 35216 иргэний биеийн халууныг хэмжиж холбогдох асуумж зөвлөмөө өгч шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хийж ажилласан. С ิจ гтэй тохиолдол бүртгэгдээгүй. Мөн одоо эдгээр төвчдүүдийг бас хяналтын камераар үйл ажиллагааг хянж ажиллаж байна. Өчигдөр нийслэлийн онцгой комиссийн ажлын хэсгийн шийдвэрээр бас дэмэлт хүчээр гараад нөглөө зам нэгж байгаатай холбоотойгоор хөлбөө нэгж байгаатай холбоотойгоор манай бас нийслэлийн удирдлагууд газар дээр нь очиж ажилласан. За энэ хөлөөний одоо 8 цагийн байдлаар бол хөдөлгөөн хэвийн маш одоо цөөхөн талтай байна гэсэн ийм мэдээллийг бол өгч байна. Тэгэхээр шалган нэвтрүүлэх товчууд дээр бол өмнө гарч ирсэн хүндрэл бэрхшээлүүд бол баг гарсан байна. Иргэд маань бас энэ төрийн албан ажлынхаа хийж байгаа ажлыг бас хүндэлтэй хандж сурч байна гэсэн ийм мэдээлэл байгаамаа. За мөн бид нар нийслэлийн онцгой байдлын газрын даргын тушаалаар нийслэлийн ногоон бүсийн уулын ам, за туулгын сав дагуу иргэд олноор цугларсан газруудад хялт шалгалтыг ажлыг дүүргүүдийн онцгой байдлын хэлтс гал туумар унтраах аврах анги дотоод хэргийн их сургууль цагдаагийн байгууллагын нийт 138 албаагч сонсогч нар 8 амралтын газар 17 уулын амд байрласан 758 автомашин 2315 иргэнээр бол тарааж энэ коронавирусын халдвараас өрсөн сэргийлэх зааруу зөвлөмжийг бол өгч ажилласан. За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За нийслэл Улаанбаатар хотод байрлах агаарын чанарын суурин 15 станцын хэмжлэгийн дүнг өнгөрсөн оны мөн ихтэй харьцуулсан байдлаар та бүхэнд танилцуулъя. За үүн дээр бол PM10 хэмжээтэй тоосон цэр өнгөрсөн оны мөн ихтэй харьцуулахад 69%, PM10 хэмжээтэй тоосон цэр 25 хэмжээтэй тоосон цэр өнгөрсөн оны мөн ихтэй харьцуулахад 55% тус буурсан үзүүлэлттэй байна. За мөн дээрээс нийт хэмжлэлийн өнгөрсөн оны хэмжлэгийн дүнг агаарын чанарын индексээр харуулхад их бохирдолтой баг бохирдолтой хэвийн гэсэн одоо хэмжлэлийн дүнгууд ажиглагддаг бол ажиглагдсан бол энэ оны 3 дугаар сарын байдлаар бол агаарын чанарын индексийн үзүүлэлтүүд цэвэр хэвийн гэсэн одоо индексийн үзүүлэлтүүд одоо гарч байна. Тэгэхээр өнгөрсөн онд бол одоо агаарын одоо дундаж температур бол одоо энэ оныхтай харьцуулахад энэ он 3 дугаар сарын байдлаар бол хасах 7.6 градусаар хүйтэн буюу өнгөрсөн оноос хүйтэн байна. За хурд тунцны хувьд бол 5.6 мм-ийн хурд тунц орсон юм үзүүлэлттэй байна. За агаарын бохирдол бол өнгөрсөн оныхтай харьцуулсан байдлаар бол нэгдсэн байдлаар хэлэхэд бол одоо их бохирдолтойгоос хэвийн болон цэвэр төвшөнд бол шилжсэн ийм үзүүлэлтүүдтэй байна. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За өнгөрсөн амралтын өдрүүдээр нийслэлийн нутаг дэвсгэр дээр автоврын хяналтын цэгүүд болон автоврын шалган нэвтрүүлэх 9 товчууд дээр цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллагын бие бүрэлдэхүүн ажилласан байгаа. За энэ хяналт шалгалтын явцад бол засгийн газрын 62 дугаар тогтоол буюу Түүхийн нүүрс Улаанбаатар хот руу нэвтрүүлэхгүй байх тогтоолын шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллаж байгаа мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллагаас. За өнгөрсөн амралтын өдрүүдээр нийт дамжин өнгөрс Улаанбаатар хотоор дамжин өнгөрс 12 тээврийн хэрэгслэр 460 тонн Түүхийн нүүрс дамжин өнгөрсөн байна. Мөн зөвшөөрлөлтөөр нэвтэрсэн 46 тээврийн хэрэгслийн 1091 тонн нүүрс нэвтэрсэн байна. За 5-7 түлших авчид компани сайжруулсан түлшний түүхийд болох мийдлэнг 108 тээврийн хэрэгслэр 422 тонн нэвтэрсэн байна. За дээрх амралтын өдрүүдээр 4 тээврийн хэрэгслэр 82.3 тонн түүхийн нүүрс нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн одоогоор зөрчлийн хэрэг үүссэн хяналт шалгалтын ажил үргэлжилж байна. За та бүхэнд баярлалаа. За манай иргэд болон одоо сэтгүүлчид бол комментээр болон бусад одоо хэлбэрээр манайхтай холбогдож бас оролцогчдоос маань санал асуулт асууж болох юм аа. За та бүгдэд өглөөний мэнд хүргэе. За коронавирусын дэлхийд дахин тохиолдсон Монгол улсад тохиолдлын талаар мэдээллийг та бүхэнд товч танилцуулъя. За дэлхийн хэмжээнд
одоо нийт 135 улсад коронавирусын алдар гарсан байгаа. За эндээс Монгол улсаас орж байгаа. За Монгол улсад нэг тохиолдол бүртгэгдсэн байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа. За дэлхийн хэмжээнд нийт 151,621 өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт нас 612 тохиолдол байна. За би эндээс онцлоод за шинээр 24 цаг дотор нэмэгдсэн улсуудыг та бүдэд хэлчихье. За Антигуа буюу Барбадо, Гваделупа, Порто-Рико, Уругвай, Саймоны арлууд, Франц, Полинез гэсэн улсуудад анхны тохиолдлууд бүртгэгдсэн байна. За дэлхийн энэ улсууд дотор хамгийн өндөр өвчлөлтэй байгаа улсуудыг та бүдэд хэлэхэд Иран, Итали, Холбооны Герман улс, за Франц, Америк нэгдсэн улс, Испани, Их Британи, Швейцар, Швед, Грек, Норвеги, Бельги улсуудад хамгийн их халдвар эрчимтэйгээр тархаж байна. За Монгол улсын хувьд гэх юм бол за нэг тохиолдол бүртгэгдсэн та бүд мэдж байгаа. За энэ өнгөрсөн 24 цагийн дотор нийт одоо халдвар гарсан бүс нутагт зарцсан халдварсан аниалгасантай өгүүлэмжтэй 290 хүнд вирус судлалын шинжилгээ хийгдсэн байгаа. За эндээс 290 тохиолдол маань 48 тохиолдол маань үгүйсгэгдсэн буюу шинжилгээний ариу сөрөг гарсан байгаа. За Франц иргэнтэй буюу энэ нэг тохиолдолтой хавьтлуулсан иргэдийг судлах, шинжлэх тийм ээ илрүүлэх ажиглах үйл ажиллагаанууд явагдаж байгаа. За нийт 205 одоо нэгдүгээр хавьтал болон 205 одоо хоёрдугаар хавьтлуудыг илрүүлэн одоо үзлэг шинжилгээнд хамруулах үйл ажиллагаанууд явагдаж байгаа. За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн минь төргий. За Улаанбаатар нийт тэнцэг даруугад Улаанбаатар хотын захирагчийн 2020 оны 3 сарын 20-ны өдрөөс 10-ны өдрөөс 3 сарын 16-ны өдөр хүртэл үйлчилсэн А333 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийж гүйцэтгсэн хян шалгалтын бас танилцуулгыг та бүхэндээ хүргье. За тус захирамжийн үйлчлэлд хамаарах нийт 4759 эргэн аж ахуйн нэгжийн судалгааг бид нар гаргаж дээр хугацаанд та бүхэнд бол дээр хугацаанд хян шалгалтын ажлыг бид нар зохион байгууллаа. За үүнд нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 380 улсын байцаагч дээр үйл ажиллагаанд 7 хоногийн хугацаанд гүйцэтгэлийн хян шалгалт хийж ажиллаа. За шалгалтын явцад бол нэлээд ус зөрчил гарсан. За үүнээс бол налах багнуур баг хангаа дүүргүүд бол альва нэгэн зөрчил гараагүй. За дүүргээр нь зөрчил гаргаж үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжүүд дүүргээр нь ангилбал Сонгойрхан дүүрэгт 7, Баян гол дүүрэгт 11, Чингэлдээ дүүрэгт 2, Хаавар дүүрэгт 4, Баян зүрэгт 7, Сугаадаа дүүрэгт 1 гэсэн ийм тоо мэдээ байж байгаа. За зөрчил гаргасан аж ахуйн нэгж иргэнийг ингээд үйл ажиллагааны чиглэлээр авч үзэх юм бол ихэнх нь дандаа төргөн үйлчлэгээний цэг буюу жижиг авч засварын газрууд за мөн гар утасны лангууны үйл ажиллагаа эрхэлдэг гэсэн ийм иргэд аж ахуйн нэгжүүд бол дээрх зөрчлийг бол гаргасан байна. За зөрчилд бол зөрчлийн тухай хуулийн дагуу бол 28 аж ахуйн нэгж бол бид нар бол зөрчлийн эрг үүсгэж шалгаж байна. За мөн газар дээр нь зөрчлийн тухай хуулийн хэлбэрсүүлсэн зурмаар нэг иргэнд 150 мянган төгрөг. За мөн дөрвөн хуулийн этгээд бол сая 650 мянган төгрөгийн торгуулийг бол ингээд ногдуулан за хян шалгалтын ажлыг бол хийж гүйцэтгэлээ. За дээр хугацаанд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж маань ингээ өнөөдрийн хугацаагаар бол ингээд үйл ажиллагаа нь бол нээгдээд ингээд явна. Захирамжийн хугацаа бол 16. Гэхдээ хотын даргын А223 гэсэн бас захирамж байгаа. Энэ захирамжийн үйлчлэл бол дуусаагүй. Энэ захирамжийн үйлчлэл байгаа үйл ажиллагааны чиглэлүүд маань бар, спорт, ашин, урлагийн бүх арга хэмжээнүүд байж байгаа. Энэ байгууллагуудын үйл ажиллагаа бол одоогийн захирамжийн үйлчлэлээр 3 сарын 30-ны дуустал бол үйл ажиллагаа нь одоогийн байдлаар төр хязгаарлалт хориглолтод бол орсон байгаа гэдэг бол иргэд аж ахуйн нэгжтэй анхааруулж илээ. Тэгэхээр энэ захирамжийн үйлчлэлд орсон үйл ажиллагаа явуулдаг иргэн аж ахуйн нэгж манаас үйл ажиллагаа эхлүүлэхгүй гэдэг бас давхар энд анхааруулж илээ. За захин мөрөл маань үргэлжилж байгаа та бүхэн асуултуудаа комментээр болон манай
сэтгүүлчд рүү хандаж бас асууж болох юм. За хэд хэдэн зүйл дээр мэдээлэл өгөх. За өнөөдрөөс эхлээд нийслэлийн улсын онцгой комиссийн шийдвэрээр нийслэл хот руу орох гарах хөдөлгөөн бол өнөө бүлийн 7 цагаас нээгдсэн байгаа. За хэдий одоо хөдөлгөөн нээгдсэн ч гэсэн иргэдээс авах асуумж за мөн халуун шалгах процесс бол хэвэн явж байгаа. Тэгэхээр иргэд зорчигч одооч та бүхэн бол ямар нэгэн цааргалгүйгээр энэ халуунаа хэмжүүлээд асуумжид хариулаад явах ёстой. За ингэснээр бол иргэдэд олон нийтэд учрах эрсдлээс бол та бүхнийг хамгаалж байгаа. Эргээд хэрвээ эрсдэлтэй тохиолдол гарвал гар захирал багтаагаар даван туулах боломжийг олгож байгаа ийм үйл явцаа гэдгийг бас дурдъя. За дараагийнх нь сая одоо манай мэргэжлийн хяналтын бас хэллээ. Нийслэлийн засаг даргын дороо 333 дугаар захирамж бол 7 хоногийн хугацаанд үйлдвэр үйлчилгээний газрууд аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг бол төр зогсоож ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийгдсэн байгаа. За энэ ажлууд бол өнөөдрөөс нэгдэж байгаа. Энд бол олон үйлчилгээний газрууд орж байгаа. За мөн томоохон барааны захууд бол хамрагдаж байгаа. За тэгэхээр энийг бол нөгөө бусад баар гэдэг юм уу одоо цэнгэний газрууд цаавн бас нэгдсэн юм шиг одоо ойлгож байгаа хандлага байна. Одоо надад хоёр асуулт ирсэн байна. Нэгдүгээрт нь бол энэ фитнес нэгдэх үү, фитнес нэгдэнэ гэсэн үнэн үү гэж. Тэгэхээр фитнес бол нэгдэхгүй. За яг өчигдөр бол одоо засаг дарга зарим фитнесийг нээж болох юм гэдэг асуулт яригдсан. Гэхдээ энэ бол захирамж юм уу ямар шийдвэр гараагүй байгаа учраас эцэслэн одоо та бүхэнд хэлэх боломжгүй. Тэр шийдвэр гарсан нь бол бид та бүхэнд мэдээлэл өгнө. За хоёрдугаарт нь уулын амыг нээх үү гэсэн байна. За уулын ам бол мөн одоо олон хүн нэг дор цуглах эрсдэл байгаа учраас уулын амыг нээх тухай асуудал бол одоогоор бас яригдаагүй байна. За дараагийн асуудал энэ одоо яригдж байгаа газрууд өөрөөр хэлбэл 30 хүртэл сая хэлж байгаа нийслэлийн засаг дарга дороо 223 дугаар захирамжаар 3 сарын 30 хүртэл хаагдсан байгаа. Тэгэхээр баар, цэнгэний газар, караоке, за цаашлаа сая ярьж байгаа олон нийтийн усан байсан спорт, урлагийн наадам, цогцлбор, заал энэ үйл ажиллагаанууд бол нээгдээгүй байгаа гэдгийг ойлгоорой. Тэгэхгүй бол хүмүүс бас хөл хорой нээгдчихлаа гэдэг байдлаар асуудалд хандж байна. За ийм зүйл байхгүй зөвхөн ариутгал халдваргүйжүүлэлт хийгдээд дэлгүүр хоршоо үйлчлэгээний газрууд өсчин гоо сайхны газрууд нэгдсэн байгаа гэдгийг сануулъя. За дараагийн нэг хэлэх зүйл бол нийтийн тээвэр одоо яаж үйлчлэх вэ гэсэн байна. За нийтийн тээвэр бол хэвээ явна. Гэхдээ гол нь бол нэг одоо автобусанд аль болох олон иргэдийг одоо шахацлуулаад суулгахгүй байх ийм бодлогыг бол нийтийн тээврийн газар болоод хотын захиргаанаас бол барьж байна. Тэгэхээр нийтийн тээврүүд явдгаараа явна. Гол нь одоо нэг автобусанд олон хүн суухгүй байх ийм бодлогыг барина гэдэг дээр анхаараарай. За дараагийн нэг зүйл бол угаарангийн сэрэмжлүүлгийн манай хэд мэдээллийн байгууллагын маань сайн одоо олон нийтэд түгээж өгөөрэй. Бид бас мэдээллүүдийг шторкийг та бүхэнд хүргэж байгаа. За агаарын гаднах температур, гэрийн доторх температур хоёр ойртох тусам угаарангийн дээшээ дэгдэх магадлал нь буурч энэ хэрээрээ одоо иргэд эрсдэлд орох магадлал өндөрсдөг учраас та бүхэн сэрэмжлүүлэг мэдээллийг бол аль болох сайн хүргэж манай иргэд ч гэсэн өөрсдөө одоо угаарангийн өртгөөс болгоомжилж цонх салхивчаар нээх зэрэгээр мэдрэгчээ одоо сасаалтай байлгах зэрэгт анхаараарай. За ийм мэдээллийг та бүхэнд өгөх байна. За холбогдох одоо асуултууд манай захимаар ирсэн бол бид хариулахад бэлэн байна. За манайхан нэмж хариулах зүйлүүд байгаа юм. За тэгээд эцэст нь нэг зүйлийг хэлэхэд манай хэвлэлийн хурал захим хэлбэрээр болж байгаа. Захим хэлбэрээр гэдэг маань аль болох сэтгүүлчдээ бид эрсдэлд оруулахгүй бол мэдээллийг бол зөвхөн одоо нэг их сургуулиас онлайн лайв хэлбэрээр та бүхэнд өргөж байгаа. За энэ 7 хоногоос бас хотын дарга хэлэлцүүлэгт орж захим хэлбэрийн хэлэлцүүлэг хийгдэг. Ийм зүйлийг бид бас төлөвлөж байна. Дараагийн одоо тухайн үед бид нар зарлаад явна. Мэдээллийг бол олон нийтэд хүргээд ажиллана гэдгийг ойлгоё. За ингээд өнөөдрийнхөө захим хурлыг энэ дүрээр өндөрлөё. Баярлалаа та.